voices passing by the river. За өнөөдөр нэг гоё мэдээтэй 100 тогтооны чаленжийн маань хайрцаг бэлэн болсон. Тогтоонууд маань бүгдээрээ бэлэн болсон. Энийг би бүгдийг яг гараараа хийсэн байгаа. Хүсэх бол мэдээж та нар ч гэсэндээ авч болно. За тэгэхээр нөгөө нэг өмнөх бичлэгүүдээр харуулж ирсэнээр одоогоор бол яг 6 тогтоо маань ингээд бүглэгдсэн явж байгаа. Тэгэхээр за эхлээд нь яг энэ 100 тогтооны чаленж гэдэг маань өөрөө юу вэ гэдэг талаараа тайлбарлая. За ингээд 1-ээс 100 хүртэл дугаарлсан юм одоо юу тогтоонууд байгаа гэж ойлгож байна. За ийм хөөрхөн загвартай ийм тогтоонууд байгаа гэсэн үг. За энэ дээр болохоор нэг гэдэг дээр 1000 төгрөг хийн гэсэн үг. За 2 гэдэг дээр нь 2000 төгрөг, 3 гэдэгт нь 3000 төгрөг гэж явсараад 100 гэдэгт нь 100,000 төгрөг хийнэ гэж ойлгож болно гэсэн үг. За ингээд энэ 100 тогтоогоо дүүргэсний эцэст болохоор нийт цугларсан мөнгөний хэмжээ 5 сая 50,000 төгрөг бол цугларчин гэсэн үг. За хэрвээ 1000 төгрөг нь их байгаад ах юм бол 100 төгрөг хийчих болно. 1 гэдэгт нь 100 төгрөг те 2 гэдэгт нь 200 төгрөг. За ингээд 100 гэдэгт нь 10,000 төгрөгч гэдэг юм уу те. Ингээд нийлэхээр энэ болохоор нэг 500,000 болох байхаа. Тэгэхээр одоо хэдүүлээ энэ дүүргэсэн байсан. Би нөгөө нэг тогтоогоо хийхээс өмнө төр зүрийн чигээд хадгалсан байсан. Тэр мөнгнүүдээ тохирох тогтоонд нь хийцгээе гэсэн. За эхний мөнгө маань за 21 гэдэг тогтоо гэсэн. За тэгэхээр энэчээс 21-ийг хайна. За шууд ингэ хийчихнэ гэсэн. За энэ сав нь бол жоохон зайтай байгаа. Энэ одоо ингээд мөнгөө дүүрээд ирэхээр энэ саваа бараг дүүрчих واخ гэж. Энэ хараа ингээ хийхээр ийм хөөрхөн харагдана. Ингээ мөнгөн жоох илүү гараад. За энийг хаашаа тавьчих гэсэн. За дараачихан 10, 11, 12, 13, 14, 15 гэсэн тогтоог. 15 гэдэг тогтоо маань энэ. За ингээд за дараад нь 10, 11, 12, 13 мянга. За 13 гэдэг тогтоонд хийн. За дараад нь 20, 21, 22, 23 гэдэг дугаартай тогтоондоо хийн. За энэ 30,030 гэдэг тогтоондоо хийн. За энэ тогтоогоо болохоор өөрөө бүгдийн гараараа би өөрөө хийсэн байгаа. Тэгээд та нар маань бас худалдаж авах боломжтой. Би үнийн мэдээлэл эдрийг нь бүгдийг оруулчихна. За энэ болохоор 20, 40, 60, 80,000 төгрөг. 80 гэдэг тогтоонд байна гэсэн үг. За ингээд одоохондоо дүүргэсэн 6 тогтоогоо дүүргэсэн иймэрхүү байдалд харагдаж байна. Тэгээ энэ ингээд бүгдээрээ мөнгөөр дүүрээд ирэхээр энэ саваа ингээд дүүргэж гэсэн үг. За тэгээ дараа 7 хоногт ингээд тогтоо маань яаж дүүрхийг ингээд бүгдээрээ хамтдаа үзцгээгээрээ бүгд тогтоогоо ингээд дүүргээд дуусцаа гэсэн үг. За тэгээ ингээд 100 тогтооны чаленжаа дуусгахын дараа 5
5 сая төгрөг 50,000 төгрөгийг ингээд цуглуулсан байна гэсэн үг байна шүү дээ. Маш одоо амар сонирхолтой аргаар 5 сая төгрөгийг цуглуулах боломжтой гэсэн үг. За бүгдээрэнд нь амжилт хүсье баяртай.